найз залуу маань шалгалтандаа тэнцээд л намайг хуурсан. Хөөе бүсгүй. Наанаас өсөрч болохгүй. Үсэрхээ? Алдаа гаргасан хүн нь тэр байхад би яагаад өөрийгөө шийтгэн гэж тэрнийг шийтгэх ёстой биз дээ. Хараа, хоёлаа ивэ. Адгийн навш сүүлрэн гинэ. Үзүүлээд өгөө л дөө. Уучлаарай. Цаг чинь эвдэрч гэж. Уучлал хэрэггүй. Төлж өг. Мэ, хариулт хэрэггүй. Энэ цаг 180 мянган үнэтэй. Миний туслагтай холбогдоорой. Юу ээ чи? 100 мянга ямар Rolex биш үү? Хөөе. Патик Филипп л дээ. Патик Филипп? Яа, миний толгой яг унахнэ. Би яагаад юу ч санахгүй байгаа юм болоо? Энэ хүн дойрхон эмнэлэг байгаа. Явж имрээд харуулах юм уу? Тэгэхэр магадгүй санах чинь билүү? Гү яах вэ? Зүгээр байна. Аха, би бүдөө 2 жил найз залуугаа шалгалтанд тэнцэхийг хүлээсэн. Тэрэндээ хамт байр түрээсэлж идэж уух нь ч бие болгосон. Гэтэл тэр өнөөдөр шалгалтанд тэнцэнгүүтээ надаас салаад өөр эмэгтэйтэй хамт явж байна. Өрөвдөлтөй байгаа үстэй. Намайг өрөвдөөжтэй тийхүү. Энэ жүжигэнд чинь би итгэх юм шиг байна уу? Одооноос эхлээд миний дэрэгдээс хоромч олдож болохгүй шүү. Лий захирлаа. Ингэж таарах гэж. Эхнэр миний нөгөө яриад байгаа үйлчлүүлэгч. Лий захирал эхнэрээ их хайрдаг бололтой. Сая би сонслоо. Эхнэрээ үргэлж дэргэд минь бай гэсний гэрээгээ хийчихгүй юу да. 50 саяын бараа штэ. Бодох хэрэгтэй. За юуг нь боддгийн. Эхнэрээ хайрдаг хүн зан сайтай л байж таараа. Үгүй. Тийш дээ. Миний хантай гэрээ хийгээрээ. Надад ямар сайн ханддаг гэж бүхэл сайн чанарууд манай нөхөрт бий. Ирчүүд төвдөө үзэл байхгүй юу? Өдөр болгонд надад янз бүрийн хоол хийж өгнө. Арьс арчилгааны бүтээгдэхүүн авч өгөөд нүүрэнд минь элэг хүртэл хийж өгдөг гэж. Даанч үнэхээр сайхан хайртай байсан юм а. Танд ямар бүтээгдэхүүн авч өгдгийг? Кэнси хөвшилтэй эсрэг Улаанбаатар. Арсны эсрэлтийг эсэргүүцэж, коллагены нийлэгжилтийг дэмжин. Өөрөөр хэлбэл арсыг залуужуулна. Бүх төрлийн арсын тохиромжтой доюун дээр шуурч байгаа олдохгүй байхаа. Наатах чинь бэлгэлээ. Ханя, Лий захирлаа гэрээ хийчихэлдээ. Хөөе, эхнэрийн хүнд оръё. Таны саналыг би хүлээн авлаа. Дээрээс нь 20 саяыг нэмье. 2 хоногийн дараа гэрээ хий. Баярлалаа Жан захирлаа. Баяртай байна. Баяртай байна. Жан шийчи. Тийм их мөнгө би яаж төлөх юм бэ? Азар ажлын бүтээгээд өчглөө. Өрөө тусан гэд бодчихъя. Яаж ийна? Сүлэрдгэл юм байгаа биз? Яагаад миний юмнуудыг гаргачихаа вэ? Хоёулаа өчигдөр салчгаа биз дээ. Чиний шалгалтыг би 2 жил хүлээсэн. Тэгэхэд чи өчигдөр тэнцсэн хариу авангуудаа надаас салаад өөр хүнтэй явж байна лээ. Энэ хугацаанд би чиний төлөө шалгалтандаа тэнцээсэй гэд байрны түрээс төлж идэж уухыг чинь болгож наад өмсөж байгаа хувцснуудын чинь хүртэл бүгдийг би авч өгсөн штэ. Миний л тэнгийг уган тэнцчихвэл бидний ирээдүйд хэрэгтэй гэж би бодсон. Гэтэл би зүгээр чиний шат байж дуустгүй эрэгтэй хоолны тасалбар шиг. Чи битгий ийм дургу хөрмээр яриад байгаа ч тэхүү. Хараагүй хүн гинт хардаг болчихвол тулдаг тайгаа хийх нь мэдээж үсттэй. Хүн өндөр төрхийг хичээдэг. Энэ бол амьдралын зам. Миний үе эрхэж байгаа охин над шиг магистрийн зэрэгтэй. Чи харин бакалавр араа л байгаа. Надад тохирох уу? Хурдан над юмнууд аваад яв. Энэ байрны түрээсийг би тулсан. Явах ёстой хүн нь чи байх шүү. Чи битгий ингэж угаачтэй. Би хараа гэж зэрэгээ авлаа. Нэртэй компаниас ажлын санд ирсэн. Харин чамтай 2 жил боллоо. Энэ чиний хувьд аз. Ер нь надаас өөр хэн чамаа гэх юм? Чи хэд ч ирэхгүй. Хэнд ч. Оролдоод үзэлтэй. Чи одоо хий. Жан шичигийн найз залуу байна. Миний нэрийг утсан. Канс. Лий захирлаа ямар сони юм бэ? Би саяхан танай компаниас дадлагжих зөвшөөрөл авсан штэ. Та намайг сайн харж хандаж байгаарай. Тэгнэ. Би чамд сайн туслана. Баярлалаа Лий захирлаа. Байна. Нөгөө шинэ дадлагжигч хэн бэлээ? Фанчи. Тэ. Халагдсан. Эрдэмтэй хүн даруу байдаг юм. Хүнийг ялгаж харьцах нь номтой хүний үйлдэл биш. Чам шиг хүн манай компанид тэнцэхгүй. Лий захирлаа. Надыг боломж олгооч. Тэгвэл шийчигийн түрээсэнд өгсөн мөнгө бас тэгээд чамд зориулсан мөнгийг тийм ээ. Ойлголоо. Шилжүүлчлээ. Шичи. Энэ байр би нүй. Тэгэхээр ингэж шийдэгдлээ. Тэр элсэн цөлд чамд сүүлийн савтаа усаа өгсөн. Харин чи хотод очиод тэрэнд 1 сав ус өгнө. Энэ ялгаатай шүү. Хүний ач мэддэг юмнууд ингэдэг юм. Би энэ салбарт хэдэн хүнтэй ярихтал чи бүрэн дуусна. Лий захирлаа. Магистр гэхээр яадаг юм? Ажилгүй болохоо хүлээж өг. Зайл. Нэг л удаа зайл. Мэдсэнгүй. Үнэхээр бүх юмыг төлж найз залуудаа маш их мөнгө зарцуулсан байж намайг уучлаарай. Би тэнэг байна уу? Чамаас салж байгаа тэр залуу л ёстой тэнэг юм. Үнэн дээр тэрнийг эртхэн таньсан сайн шүү дээ. Илүү сайн залуутай учир. Таатгаруулсанд баярлалаа. Чиний цагийг би төлнө.
Чамаас мөнгө авах гэж би хайж утсан юм биш ээ. Чи таалагдж байна.